Konnichiwa. За өнөөдрийн бичлэгээр та бүхэнд JLPT буюу Япон хэлний төвшин тоглох шалгалтын талаар мэдээлэл өгье гэж бодож байна. Өнөөдрийн бичлэг нийтдээ 3 хэсгээс бүрдэх байгаа. Нэгдүгээр хэсэг нь болохоор JLPT гэж шалгалт ерөөхдөө бид нар хэдэн оноо авах юм бол тэнцэх юм бэ гэдэг талаар, хоёрдугаар хэсэг болохоор JLPT шалгалтыг өгөхдөө дасгалын ажиллагаа юун дээр анхаарах вэ? Ер нь бол ямар тактикаар хийвэл зүгээр вэ гэдэг талаар би өөрийнхөө алдаа болон оноон төр тулгуурлаад туршлагаасаа оолох гэж бодож байгаа. Гуравдугаар болохоор жил шалгалтанд одоо юу авчих хэвээр юм тийм ээ. Тэгээд ер нь бол JLPT-тэй холбоотой бэлтгэл ажлын талаар та бүхэнтэй оолцъя гэж бодож байна. За ингээд үлээ нэгдүгээр хэсгээр орцгоё. За Япон хэл мөн үндсэндээ 5 төвшин гэдэг бид сайн мэдж байгаа тийм ээ. Хамгийн анхаа шатны төвшин буюу N5 хамгийн дээд төвшин бол N1 гэж байгаа. Энэ 5 төвшин тавуулаа бид нар шалгалтын дээр авах боломжтой нийт оноо нь 180 оноо юм байна. 180 оноо. Харин аль төвшөнд хамгийн багадаа хэдэн оноо авах юм бол тэнцэх вэ гэдэг зүйл гарч ирж байгаа ш тийм ээ. Төвшингөөс хамаард мэдээж өөр байгаа. За ингээд хэдүүлээ N5-аас эхлэе гэж бодож байна. N5 төвшин хамгийн багадаа 80 оноо авах хэрэгтэй байна. N5 80 ба түүнээс дэш. N4 90 ба түүнээс дэш. N4 90 ба түүнээс дэш. N3 95 ба түүнээс дэш. N3 95 ба түүнээс дэш. N2 90 ба түүнээс дэш. N2 90 ба түүнээс дэш. N1 100 ба түүнээс дэш. N1 100 ба түүнээс дэш онох юм бол та JLPT-д тэнцэнэ гэж ойлгож байна. За ингээд бодохоор нийтдээ 180 оноо байгаад байдаг тийм ээ. Гэтэл жишээлбэл N3 дээр 95 ба түүнээс дэш чирэхэд бол нэг 55-аас 60% хийчих юм баг тэнцэх гэдэг шүү дээ. Ингээд бодохоор бас гайгүй ч юм шиг. Гэхдээ яг үүндээ шалгалт өгөөд үзэхээр цаг хуваарлт гэдэг чинь олон янзын зүйлийг шалгалаад жоохон хэцүү байх үе бол байдаг тийм ээ. Тэр бид нар бүгд мэдж байгаа. За ингээд 5 төвшнөр ийм оноо аваад тэнцэх юм байна гэд бодцлоо тийм үү. Ерөөхдөө ойлгочлоо. Тэгсэн чинь нэг бас ойлгох ёстой зүйл гарч ирж байна л да. Бүх төвшин дээр баггүй юу? За би энэ дээр N3-ыг төлөөлөд ярих гэж бодож байна. За N3 бол нийтдээ 180 оноо авах боломжтой. Гэхдээ 95 ба түүнээс дэш оноо авах бол тэнцэнэ гэдэг байгаа шүү дээ тийм ээ. За JLPT өгчээс өмнө бол маш сайн мэдж байгаа. Энэ шалгалт маань өөрөө үзэлтэй бол одоо дасгалууд нь 3 хэсэгтэй байдаг. Эхний хэсэг нь болохоор Mojigoi Bunpo. Mojigoi Bunpo буюу одоо таны шинэ үгийн мэдлэг, ханзны мэдлэг, дөрвөн мэдлэг шалдаг юм хэсэг байгаа даа ш тийм ээ. Харин хоёр дахь нь болохоор Dokkai буюу богино хэмжээний болон урт текстүүдийг уншаад хэр сайн ойлгож байна гэдгийг шалгадаг. Хамгийн сүүлийн хэсэг буюу Chokai бол сонсголын хэсэг байгаа тийм ээ. Энэ гурван хэсэг болохоор тус тусдаа 60 оноо авах хэрэгтэй байна л да. Одоо боломжит нийт оноо нь тэгжээс нөгөө төрөнд хэлээдсэн 180 оноо бүрдэж байгаа юм байна. За түрүүс нэг N3 дээр та 95 ба түүнээс дэш оноо авалт тэнцэнэ гэдэг байгаа ш тийм ээ. Гэсэн чинь бас нэг юм асуудал гарч ирж байгаа юм байна л да. Та Mojigoi Bunpo буюу шинэ үг хансны одоо мэдлэг шалгах, дөрвөн мэдлэг шалгах энэ текст дээр яаж ч муу хийсэн бэ? Хамгийн багадаа 19 ба түүнээс дэш оноо авах хэрэгтэй. Dokkai ч муу ялгаагүй. Та 19 ба түүнээс дэш оноо. Chokai муу ялгаагүй 19 ба түүнээс дэш оноо аваад ингээд нийлбэр оноо чинь 95 ба түүнээс дэш болох юм бол та JLPT тэнцэх юм байна. За тэгсэн чинь жишээлбэл та Mojigoi Bunpo дээр боломжит 60 онооноос 40-ыг авчлаа гэж бодъё. Энэ бол нэлээд сайн үзүүлэлт тийм ээ. 40 оноо. Бас сонсгол дээр 60-аас 40 оноо авчи. 60-аас 40 оноо. Ингээд 80 оноо авчлаа шүү үндсэндээ тийм ээ. За тэгсэн чинь та болохоор нөгөө Dokkai дээр болохоор 60-аас 15 оноо авчлаа гэж бодъё л да. Тэгээд таарав яагээд цагтаа амжааг өчөд юм уу тийм ээ. За ингээд нийлбэр оноогоо бодохоор 95 оноо болчихж байгаа. За тэнцчих юм байна гэж ойлгож болохоор байвчиг төрөн биелсэнчлэн энэ гурван хэсэгтэй гурван дээр нь хамгийн багадаа 19 ба түүнээс оноо авах гэсэн тийм шаардлага байдаг юм байна. Тэгэхээр та дөрмийн мэдлэг болон сонсгол дээр хоёулын дээр нь 40 оноо буюу 80 оноо аваад үнэхээр сайн хийсэн боловч Dokkai дээр 15 буюу
одоо нэлийн тар үйдсэн нөгөө нэг суур оноо 19 ба түүнээс дэш авах хэрэгтэй юугаас хангаагүй учраас хэдийгээр нийлбэр оноогоор чинь хүрээд байгаа боловч одоо нөгөө докка дээр тар үйсэн учраас унах магадaltaй жолж болох нь шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг нөө бид нар за дөрмөө байна уу, доккайо байна уу, тэгээд сонсголоо байна ерөөхдөө бол нэг барансаяко яаж ч муу байсан 20 ба түүнээс дэш авах хэрэгтэй байх нь гэж ойлгож болох юм шүү. За энэ аягүй чухал. Тэгэхээр нөгөө цагтаа амжихгүй өдөр зүйл хэрвээ гарах гэдэг юм бол үнэхээр мэдгүйсэн ч гэсэндээ азаа үзэд бүгдийг бодох хэрэгтэй гэж ойлгож болох нэ. За одоо бичлэгийн 2 дугаар хэсэг. Ер нь жээл бидэг яаж хийвэл тийм ээ? Ямар тактиктай хийх юм бол жаахан ч гэсэн хувь дээшлэг жаахан ч гэсэн илүү оноо гэдэг тал дээр би өөрөө алдаа болон оноог хэлгэж бодож байна. За би одоо өнөөдрийг хүртэл за нэг 6 удаа жээл битэг өгсөн байдаг. Энэ болохоор N2-ыг 2 удаа, N1-ийг 4 удаа өгсөн байна. За миний ойлгосон зүйл гэх юм бол одоо энэ текстүүд байгаа даа шүү дээ. За сонсголыг бол хасъя, төр зуртаа хасчээ. Нөгөө нэг Mojigoi Bumpo гэж байгаа, Dokkai гэж байгаа. Энийг байжлаа яаж одоо хийвэл зүгээр юм гэж бодсон бэ гэхээр ийм 3 хэсэг байгаад байгаа юм л да. Нэгдүгээр болохоор миний үнэхээр сайн мэдж байгаа зүйлүүд буюу 4 хариулт байгаа ш тийм ээ. Тэнтраас угаасаа энийн зөв гэсэн дасгалууд. Хоёр талаараа эргэлзэж байгаа дасгалууд. 4 хариултундаас за 1-р хариулт нь зөвч юм шиг, 4 зөвч юм шиг тийм ээ. Эсвэл 2 3 зөвч юм шиг ийм эргэлзээтэй одоо хариултууд биш тийм ээ. Ийм зүйл. 3-р талаараа бүр огт мэдэхгүй. Угаасаа яаж бодсон толгойд орж ирэх хэрэггүй юм зүйл дасгалууд байгаад байгаа байхгүй юу. Тэгээ би яаж хийдэг вэхээр эхлээд ерөөсөө батны оноо болох дасгалууд эхэлж хийдэг гэсэн үг. Одоо Mojigoi Bumpo Dokkai бүгд нийлүүлээд ч үдэ тийм ээ. Гэлс ингээ хийгээд за ингээ тэдрэл угаасаа батны оноо болох нь тодорхой болчихж байгаа. Ингээ хийж байгаа явцлахаараа саяны яс нэг эргэлж байгаа дасгалуудын хариултууд эсвэл огт мэдэхгүй байгаа дасгалын хариултууд мэдж байгаа хийж байгаа явцад гарч ирдэг тохиол байдаг байхгүй юу. Жишээл эхнээс тэр нэг одоо мэдэхгүй гарч ирлээ гэж бодоод дараагийн юугаа уншиж тэл одоо гараад ирдэг ч юм уу те дуудлагатаа гараад ирдэг ч юм уу. Ийм байдаг учраас эхлээд та нөгөө маш сайн мэдж байгаа оноо авах боломжтой дасгалуудаа хийж дуусгаад дараа нь эргэлж байгаагаа хийгээд хамгийн сүлд мэдхгүйгээ их нь цаг хугацааны хувьд тактикод хамгийн зөв болно гэж ойлгож байна. Дээрэс нь бас нэг анхаарах зүйл юм бол та яаж хийж байгаа тийм ээ цагтаа амжаад бүх хариултаа бодож амжих хэрэгтэй шүү. За. Хоосон одоо юу үлдэж болохгүй аль нэг хариултыг дуулаад бодох хэрэгтэй. Тэгэх юм бол та аз юу гэдэг таарад олон оноо бас нэмж орж ирж бас болно шүү дээ тийм ээ. Гэдэг талаар би хэлхийг хүссэн юм аа. За хамгийн сүүлийн хэсэг бол ерөөдөө жээл битэд юу авч явах хэрэгтэй юм. Ямар хөө бэлтгэж хэрэгтэй гэдэг талаар одоо та бүхэндээ хэлж бодож байна. За мэдээж нөгөө та бүхний гэрээ хаягаар ирсэн нөгөө юу байгаа ш тийм ээ. Одоо захиа гэх юм хуудас маяг юм байгаа. Ташаалтаа тэдэн зарын тэтэнд тийм газар өгөө шүү гэдэг байна. Мэдээж тэрийг авч чинь дээрэс нь за аэро карта авч чинь за тэгээд дээрэс нь юу авч чиг гэдгийг би та бүхэндээ одоо эндээс харж байгаа хэлж өгье гэж бодож байна. За би бол 19 юм уу одоо 20 онд жилдээ нэг пост хийжсэн жээл бид өгөхдөө юу дээр анхаарах вэ гэдэг талаар бас ингээ пост хийжсэн. Тэрийг та бүхэнд уншиж танилцуулж бодож байна. За энэ бол бидний нөгөө мэддэг юм шиг мөртлөө мэддүү эсвэл мэддэг юм шиг мөртлөө ингээд маргааш нь бос ингээ сандраад ингээд амжтгүй зүйлээс байгаад байгаа байхгүй. За энэ дээр үл ингэж байгаа. Хамгийн нэгдүгээр болохоор одоо миний өөрийн туршлага шүү. За би одоо N1 өгөх өдрийнхөө өмнөх орой нойр муутай оноо за бараг л нойрг онсон баг. Тэгээ ямар нэгэн зүйл боллоо одоо санаа зовлоо эсвэл хичээлээгээд нойрг онслоо тэрийг бол би сайн санахгүй юм л да. Ямар ч сан би нойр муутай оноод тэгээ шалгалтын дээр очиод унтаад төгсөн. Нойрг онцсон ч угаасаа тарих ажиллахгүй тийм ээ. Тэгээ дээрэс нэгэд нойр үйц учраас унтаад төгсөн. Тэгээд үр дүн боломжтой унсан. Дараа нь та балны харандаа юм уу 0.5 харандаа авчих хэрэгтэй. Ялангуяа 0.5 харандаа авчих гэж байгаа бол та 2 харандаа авчих хэрэгтэй. Яагаад гэвэл шалгалтын үеэр 0.5 харандаа эвдэрлэх бол гардаг. Тийм ээ. Тэгэхээр бол харандаатайгаа ноцолж байгаа хооронд дарааийнхаа шинийг гаргаад хийсний илүү зөв шүү дээ, тийм ээ. Тактик хувьд цаг алдахгүй гэсэн үг. За дараа нь болохоор бугуун цаг. Бугуун цаг бол та заавал авч явах хэрэгтэй байна. Яагаад гэвэл тухайн шалгалт өгж байгаа ангид болохоор ханын цаг байдаг анги бас байгаа. Ханын цаггүй анги ч бас байгаа. Гэтэл та бугуун цагаа мартаад очсон чинь
таны шалгалт өгж байгаа анги чинь бас цаггүй байх юм бол та ингээд орон зай баримжаа цаг хугацааны баримжаа алдчих юм шүү дээ. Тэгэхээр зэрэггүй дасгалынхаа нөгөө хуваарлтуудыг хийж чадахгүй хэдэн мэд өнгөрөөд хэдэн мэд үлдээд байгаач мэдэхгүй болчихно. Тэгэхээр тэр чинь тэр сандраад айгүй асуудалтай байх нэ гэж ойлгож болох нэ. За дараа нь баллуур бас айгүй чухал тийм ээ. Мартчихлахгүй. Хажууд одоо шалгалт өгж байгаа хүнээс мэдээж хэрэг тийм ээ. Янз бүрийн зүйлүүдтэй баллуур харандаа юу гэдгийг одоо шалгалтын донд юм асууж болохгүй. Асуух юм бол хоёулаа хөгтнүүдийг бид нар бүгд мэдж байгаа тийм ээ. За тэгээд дээрэс нь өглөөний цагаа маш сайн авах хэрэгтэй. За та өглөө болж игэл эрт босоод цай унд аваагааж авах хэрэгтэй. Гэртээ явж амжихгүй бол очоод тийм ээ. Эртгээ очоод замдаа комбины ороод бинт авч идэх ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар цайгаа уучаад орох юм бол тэр чинь нэрээ тарих илүү сайн ажиллана гэж ойлгож болох нэ. За ингээд энэ постыг хийхэд бол доор нь бол нэлээд хэдэн комментууд одоо бас зөвлөгөө маягаар орж ирсэн байгаа. Тэндээс би онцлог комментийн та бүхэнд унш танилцуулж шуудж байна. За жишээлбэл энэ ийм коммент орж ирсэн байхгүй. Дасгалуудаа ажиллахдаа цагаа зөв тооцоолоорой. Дараа нь ингээд будаж амжихгүй, цагтаа амжихгүй байх вэ. Тийм учраас цагаа маш сайн тооцоолох хэрэгтэй. Сонсгол дээр болохоор угаасаа нөгөө бодох цаг гардаг ш тийм ээ. Сонсгол дээр сонслоо будлаа гэхгүй бол эхний нөгөө нэг можигой бумпо болон док гэдэг болохоор ингээд дасгалаж дараа нь будаж бас болж байгаа. Харин сонсгол болохоор сонсоод бодохгүй бол амждаг ш тийм ээ. За тэр цагаа сайн тооцоолох гэсэн зүйл бас байна. Өөр нэг коммент очих юм бол шалгалтын өмнө болон шалгалтын дундор одоо нөгөө эхлээд нэг одоо можигой бумпогоо өгчөөд завсарладаг шүү дээ тийм ээ. Докко эдрийг өгчөөд завсарладаг. Тэр хоорондоо ч юм уу. Ерхэд ингээд шоколад ч юм уу, самар ч юм уу эсвэл самартай шоколад идэх юм идэх юм бол толгой илүү сайн ажилтгаа, тархины хөлөөлөлт дэмждэг гэдэг ийм коммент орж ирсэн байгаа. Бас ийм коммент орж ирсэн байна. Яг нөгөө цагтаа тааруулчихна гэхгүйгээр болж үл эртгээ очоорой. Яагаад гэвэл эрт очих тусмаа тийм ээ. Очоод бас хичээлээ хийж амжина. Тухайн нөгөө анги шалгалт өгөх ангитаа орчиндоо дасна гэдэг ч юм уу те. Сэтгэл зүйд бол давуу талтай шүү. Тийм учраас цагаад битгий толгож очоорой. Болж үл эрт очоорой гэсэн санааг илэрхийлсэн байна. За. Өнөөдрийн бичлэг бол ерөөхдөө ийм 3-аас бүрдэж байгаа. Гэхдээ миний зүгээс бол яг өөрийнхөө нөгөө жийл бид өгөхдөө энэ дээр алдчихсан шүү, энэ дээр онжсэн шүү гэсэн одоо өөрийнхөө бодлыг ингээд матоми болгоод нэгтгээд ингээд та бүхэндээ хүргэж байгаа гэж ойлгож болно. За ингээд тун удахгүй болгож байгаа JLP шалгалтанда та бүхэн маань амжилттай оролцоорой, шалгалтаа сайн өгөөрэй, бүгдээрээ тэмцээрэй гэж хүсье. Ингээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.